JICA олон улсын байгууллагаас санаачлан хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадварыг бэхжүүлэх төслийн 2 дугаар үе шатны нээлт өнөөдөр боллоо. Агаарын бохирдлын байдалтай танилцж мэдхийн тулд бохирдуулагч их үүсвэр тархалт болоод үнэлгээ зэргийг хэмжихийн тулд техник болоод мэргэжилтнүүдийн ур чадвар ихээхэн шаарддаг байна. Тиймээс уг төслийг хэрэгжүүлснээр агаарын чанарын мэргэжилтнүүдийн чадварыг сайжруулах давуу талтай гэдгийг төсөл санаачлагчид хэлж байгаа юм аа. За тэгэхээр манай JICA-ийн төсөл маань нэгдүгээр ер нь бол техникийн хамтын ажиллагааны төсөл өөрөөр хэлбэл одоо хамтрагч байгууллага Монгол толын мэргэжлийн байгууллагуудын боловсруулалтын чадварыг бэхжүүлэх гэдэг дээр гол эхний одоо нэгдүгээр шат маань гол чиглэж үйл ажиллагаанууд явагдсан байгаа. Ийм болохоор одоо жишээ нь усан алуултын зуухнууд одоо манайх нам даралтын зуух гэж хэлээд байдаг. Усан алуултын зуухнуудын одоо утааны хийн хэмжилтийг хийх чадварыг бэхжүүлэх. Дээрээс нь хийсэн дүнлэлтэн дээр үндэслээд боловсруулалт хийгээд тэн дээрээс одоо инвентор буюу одоо бохирдол хэр ямар байна вэ гэдэг талаар энэ Улаанбаатар хотыг нийтэд тархалтын загварчлал гэж хэлж байгаа. Симуляшн буюу тархалтын загварчлал яаж гарах вэ гэсэн иймэрхүү мэргэжлийн байгууллагуудын боловсон хүчний чадварыг бэхжүүлэх тал дээр голдож чиглэсэн үйл ажиллагаа явуулсан байгаа. Агарыг бохирдуулагч үндсэн элементүүдийн агаарт байх ёстой дээд хэм хэмжээг нарийн тосч гаргасан үндсэн стандартыг агаарын чанар гэдэг. Тиймээс дэлхийн бүхэл улс орон агаарын үндэсний чанартай байдаг бөгөөд харин манай улсын хувьд үндэсний стандартаа 2007 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмжийг үндэслэн шинжилэн баталсан байдаг. Гэтэл одоогийн байдлаар PM10 тоосонцор 793 микрограмм шометр байгаа нь манай улсын агаарын чанарын үндэсний стандартад заасан тоосонцрын хэмжээнээс даруй 7.9 дахин их байсаар байна. Ерөнхийдөө бол ийм байгаа юм л да. Энэ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чадварыг сайжруулах гэдэг төсөл маань бидний одоо энэ манай одоо энэ агаарын чанарыг хянаж байгаа, хэмжиж байгаа, хэмжилт хийж байгаа мэргэжилтнүүдийн чадварыг сайжруулах чиглэлээр нэлийн хүчтэй ажиллаж байгаа. Энэ маань юу гэсэн үг бид нар зүгээр нэг ингэж хэмжилт хийчихгүй шүү дээ. Тэр хэмжилтийг ямар алдаа гарч болох вэ? Яаж тэр тохиргоо үйлчлэгээ хийх вэ? Ямар дүн байвал одоо бид нар ямар үнэлт өгөх үү гэдэг талаас нь нэлийн чадваржуул чанаржуулж өгч байгаа. Ерөнхийдөө яг агаарын бохирдлыг бууруулахад бол тодорхой хэмжээгээр арга хэмжээ авч байгаа. Гэхдээ энэ агаарын бохирдлыг бид нар хэмжилтийнхаа үр дүн түрүүн оныхоо өмнөх жилийнхээ мөн үетэй харьцуулаад үзэхэд тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлтүүд ажиглагдаад байгаа. Гэхдээ энэ маань агаарын чанарын стандарттай агаарын бохирдлыг одоо үнэлдэг энэ стандарттай харьцуулахад бол тэр стандартын түвшинд хүрээгүй, тэр стандартаас л өндөр байгаа. Ер нь л энэ агаарын бохирдол нэлээд өссөн өндөр үзүүлэлттэй болцсон. Гэхдээ тэр өндөр үзүүлэлтээс л жоохон буугаад явж байгаа. Гэхдээ стандартын түвшинд хүрэх арга болоогүй байна. Агаарын бохирдлыг сүүлийн 20 гаруй жил ярьж бууруулахын тулд төр засгаас утаагүй зуух шахмал түшгээд нэлээд ажлыг хийж хэрэгжүүлж байгаа. Гэтэл агаарын бохирдолд ихээхэн нөлөөлж байгаа гэр хорооллын яндангийн утаага чанартай чанаргүй хэмээн маргалтахаас өмнө түүнтэй тэмцэж буй мэргэжилтнүүдэд чадахжуулах мэдлэг боловсролыг нэн тэргуунд дээшлүүлэх хэрэгтэй гэдгийг мөн энэ үеэр албаныхан хэлж байлаа.